Намайг хар. Хин гэдгээ ойлгуулахын тулд кино үлгэр мэд чимэг хэрэггүй. Өөрийгөө таниулахын тулд илүү зүйл хэрэггүй. Учир нь би өөрийнхөө байх дуртай. Би ямар байна? Түүгээрээ байх дуртай. Намайг хар. Миний үсийг, миний нүдийг, миний инээмсэглэлийг, миний гадаа төрхийг хар. Товчхондоо зүгээр намайг хар. Хаашаа ч юм холыг зормоор санагдана заримдаа. Надад өөрийн гэсэн мөрөөдөл, ирээдүгөө гэсэн итгэл найдвар, хүсэл тэмүүлэл, өөрийн хийх дуртай зүйлүүд минь бий. Би өөрийнхөө ертөнцид сайхан байдаг. Энэ миний байгаа байдал үүндээ би сэтгэл хангалуун байдаг. Намайг ойлгохыг, намайг мэдхийг хүсвэл зүгээр л намайг хар. Энэ бол би. Энэ бол Урбан. Яа харагдчих. Цаа чин чамайг төрсөн өдрөөр чи харсан штэ багийг. Тийм л дээ. Гэхдээ анхны болцоо шүү дээ. Сайн уу? Хийхээ аргагүй сайхан. Харин өмсгөө цэнхрийн өмсгөө. Хийхээ аргагүй сайхан. Цагаан нуу цэнхрийн үү? Сайхан харагдчих. Хитрхи ээш юу? Чимээ хамгийн сэтгэл татсан ах шүү дээ. Ямар үзэсгэлэн харагдчих. Чи үнэхээр сайхан харагдчих. Сайн уу та? Батаа. Ой, нааш дээр баг. Үнэхээр сайхан харагдчих. Энгийн классик яг өмдийг хэрхэн зохицуулан хослуулан өмснөөс хамаарч харагт байдал нь өөр өөр байдаг. Жишээ нь энэ цайвар өнгийн яг ба цагаан өнгийн подол хөх өнгийн судалтай шото цонцтой хослуулсан учраас өмдөө бид яакнасаа бараа өнгөтэй бас тэгээд илүү сэмлэлт ажиллагаа ихтэйг сонгох нь маань илүү зохимжтой зохицож харагдана. Джинс хэрэг та бүхэнд эрхчлөө энэ хайнга байдал мэдрэгдэж байна уу? Тэгвэл джинсэн пижак, джинсэн өмдөр ажил хэрэгч стилийг бүрдүүлж болно. Пижак маань илүү гүн арчилтай цайвар өнгөтэй учраас бараа өнгийн стилийг хослуулан сонгоод цамцаа харин хамгийн сүүлийн үеийн загварлаг хийн бүхээс сороочгийг хослуулан өмсүүлснээр одоо энэ залуу маань ажил хэрэгч бөгөөд сүүлийн үеийн загварлаг харагдаж байгаа. Өөрийнхөө бас загварлаг харагдахыг хүсвэл энгийн цагаан бодолгоо хар өнгийн ягтай хослуулаад өмдөө харин цайвар төрлөөс нь сонгох хэрэгтэй. Хэд бараа өнгийн өмд сонгвол энэ загвар маань илүү уйдгартай хослол маань бараан харагдана.